Онцгой орлын байгууллагаас 14 хоног тутамд танд хүргэдэг онцгой орлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаартаа гамшигын эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны хуралдаанаас хийсэн сурвалжлагыг хүргэхээр бэлтгэлээ. Гамшигаас өрсөн сэргийлэхэд төр хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа иргэдийн оролцоог хангах, бодлого зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан гамшигын эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжид хуралдаан боллоо. Хуралдаанаар зөвлөлийн 2023-аас 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт 2024-өөс 2025 оны зуудын эрсдлийн үнэлгээ, гамшигын эрсдлийг бууруулахад Аз нумхан лам бүсийн чиг хандлага. Нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах чадварыг бэхжүүлэх түншлэлээс Монгол улсад хийгдсэн үнэлгээний тайлангийн үр дүн зөвлөмжийг танилцуулсан юм а. Гамшигын эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл бол 2018 онд байгуулагдсан. Түүнээс хойш 4 удаа хуралдаж 5 удаагийн зөвлөмж гарсан байгаа. Ингээ 2024 онд гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр манай үндэсний зөвлөлөөс нийт 20 арга хэмжээг төлөвлөж хэрэгжилт 80% биелэлтэй байгаа. За энэ дундаас одоо ер нь бол хамгийн гол нь бид нар Монгол хүн ба эрсдлийн боловсрол аян, за дээр нь одоо үерийн хамгаалтын инженерийн байгууламжийг одоо шинжлэх асуудал, гамшигын үед хорогдох байрны асуудлуудыг бол төлхөө одоо авч үзсэн. Өнгөрсөн 2023 онд за аймаг орон нутаг тэр дундаа одоо Улаанбаатар хот томоохон хэмжээний үер одоо болсон. Үерийн улмаас одоо нийслэлийн ард иргэдэд за аж ахуйн нэгж байгууллагууд 30 гаруй тэрбум төгрөгийн одоо хөрөл өчирсөн байгаа. Үүнтэй холбогдуулж нийслэлийн гамшигын эрсдлийг бууруулах зөвлөлөөс тодорхой одоо үе шаттай арга хэмжээнүүд, тухайлбал одоо энэ инженерийн байгууламжийг одоо сайжруулах, үерийн байгууламжийг одоо өргөтгөх, сугам шүлжээг одоо шинжлэх гээд нийтдээ одоо 8.6 км урт 70 сувг шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн юм байна. Гамшигын эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшигын эрсдлийг бууруулах асуудлыг Монгол улсын хөгжлийн бодлого төлөлтийн баримт өчгт тусгах, шаардлагатай хөрөнгийн их усрыг тусгуулах, төр хувийн хэвшил салбар дундын хамтын ажиллагаа иргэдийн оролцоонд тулгуурласан, гамшигын эрсдлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн шинэ ололт, инновацийг нэвтрүүлэх талаар зөвлөмж чиглэл өгөх, хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Гамшигын эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш 6 жилийн хугацаанд гамшигаас хамгаалах хуулийн дагуу нийт 134.5 тэрбум төгрөгийг гамшигын эрсдлийг бууруулах арга хэмжээнд тусган хэрэгжүүлээд байна. Мөн гамшигын эрсдлийн үнэлгээ нотлохын суурьсан төлөлтийг хийж эрсдлийг бууруулах арга хэмжээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөлт, стратегтэй уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гамшигын эрсдлийн үнэлгээ, төлөлт болон эрсдэл шилжүүлэх чадварыг бэхжүүлэх техник төсөлцааны төслийг 2020-оос 2023 оны хугацаанд хэрэгжүүлж, Монгол улсын хэмжээнд зохилон тохиолддог гамшигын 10 төрлөөр үндэсний болон орон нутагт эрүүл мэнд боловсролын байгууллагын барилга байгууламж, улсын чанартай автоцом, цахилгаан дулаан дамжуулах, шугам шүлжээ, аж ахуй нэгж байгууллага, хүн ам, айл өрх, газар тариалан бэлчээрийн талбай зэрэг элементүүдийн үнэлгээг хийж, аюул өртөх байдал, эмзэг байдлын нийт 1500 орчим зураглалыг боловсрууллаа. За Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гамшигын эрсдлийн бууруулах чиглэлсэн эрсдлийн үнэлгээ төлөвлөлт эрс шийдвэрлэх техник тусалцааны 2 сая долларын өртөгтэй энэ төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Монгол улсад тохиолдож байгаа олон төрлийн тэр дундаа 10 төрлийн гамшигын эрсдлийн талаар 1500 орчим зураглалыг боловсруулж олон нийт болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд зориулж ялангуяа аймаг орон нутгийн одоо төвшөнд гамшигын эрсдлийн мэдрэмжтэй төлөвлөлтийг одоо хийх хүрээнд энэхүү зураглалыг ашиглах энэ болцоог нь бол нээж өгсөн байна. Улсын хэмжээнд нийт одоо дүнгээр нь авч үзэх юм бол 1.1% байд одоо орон нутгийн гамшигын эрсдлийг бууруулах сангийн тооцоо бол гарсан байна. Тийм учраас цаашдаа одоо гамшигын эрсдлийг бууруулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн стратеги одоо шинжлэх, ялангуяа одоо бусад олон зурнуудын сайн туршлагыг одоо нэвтрүүлэх, мөн одоо гамшигын эрсдлийн даатгалын тогтолцоог одоо нэвтрүүлэх замаар эрсдлийн санхүүжилтийн их усрыг бүрдүүлэх юм бололцоо байна гэж бидггүй харж байна. 2022 онд Австралийн албаны улсын Брисбен хотод зохион байгуулагдсан гамшигын эрсдлийг бууруулах Азийн сайд нарын баг хурлын үеэр Монгол улсын шадар сайд Амар сайхан нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах газрын дарга бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын гамшигын эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагта Мами Мизүдүридэ уулзах үеэр 2023 онд нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллагууд оролцоод гамшигын эрсдлийг бууруулах чадварыг үнэлэх ийм
үнэлгээний кадрыг гэсэн энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байгаа. Энийний хамгийн гол зорилго нь юу вэ гэхлээр салбаруудын ерөнхийдөө чадах ямар байна гэдгийг одоо үнэлсэн байгаа. Үүнд болохоор хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцэд засаглал гэх мэт яг энэ бүх зүйлсүүдийг ийм хамарсан үнэлгээ хийгдсэн байгаа. За ерөнхийдөө үнэлгээг хийсний дараа яасан бэ гэхлээр ямар чиглэл дээр сайжруулалт хийх ёстой, юу хийх ёстой гэсэн ийм зөвлөгөөнүүдийг гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ зөвлөгөөнүүд дээр үндэслээ Монгол Улсын засгийн газар өөрсдөө яг зөвлөгөөг хэрэгжүүлэх ийм төлөвлөгөө боловсруулах ийм үйл ажиллагаа бол явагдаж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ маань одоо юу гэдэг Монгол Улсын чадвар дээр үндэслээд ийм үйл ажиллагаа авч хэрэгжүүлнэ гэхээсээ гадна мөн олон улсад дэлхийн нийтэд одоо сайн туршлага болж гамшиг эрсдлийг бууруулах чиглэлээр сайн туршлага болж байгаа. Энэ зүйлсүүдийг бас Монгол улсад авчраа хөрсөн дээрээ буулгаад хэрэгжүүлэх боломж байгаа. За мэдээж Монгол улс маань өөрөө 100 гэсэн ийм дэлхийн дахнаас бас арай өөр онцлог ийм гамшиг осол тохиолддог учраас яг энэ гамшиг осолтоо хэрхэн нүүртүүлж энэтэй тэмцэх чадвараа дээшлүүлэх вэ гэдгийг үүнээс бол олж авахар байгаа. За тэгээ кадрын хамгийн гол зорилго нь юу вэ гэхлээр уур амьсгал буюу цаг уураас үүдэлтэй гамшиг ослын үед тэмцэх Монгол улсын чадварыг дээшлүүлэхийн зорилготой болсон. Эдгээр хийгдсэн үнэлгээний үр дүн зураглал болон бусад эрсдлийн үнэлгээний үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд олон нийт шийдвэр гаргагчид нээлттэй хүртээмжтэй хүргэх зорилгоор гамшигын эрсдлийн мэдээллийн санг бий болгоод байгаа юм. Ингэснээр үндэсний төдийгүй аймаг орон нутаг салбарын хэмжээнд гамшигын эрсдлийг бууруулах стратеги төлөвлөлтийг эрсдлийн мэдээлэл нотлохонд суйрлан боловсруулж эрсдлийг илүү бодиттой бууруулах боломж нээлттэй бүрдэж байна. Онцгой байдлын байгууллагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал унтар холон аврах ажиллагааны нийт 30 автомашиныг Төв орон нутгийн онцгой байдлын байгууллагт хуваарлан өглөө. Энэ үеэр 2024 онд шинээр албанд ашиглахаар худалдан авсан бага хэрэгслүүдийг танилцуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Монгол Улсын засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын цалин үнсийг нэмэгдүүлэх, ажиллага нөхцөл техник тоног төхөөрөмж хангалтыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалт хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байна. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал төмөр болон эмнэлгийн аврах ажиллагааны нийт 30 автомашиныг Төв орон нутгийн онцгой байдлын байгууллагад хуваарлан олголоо. Энэ үеэр 2024 оноос албанд шинээр ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмжийг танилцуулж, аврах ажиллагаа гамшиг ослын голомтонд үүрэг гүйцэтгэж чадах, алба хаагчдын ажил мэргэжлийг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах хүртээмжийн талаар мэдээлэл өгсөн юм а. 2.5 мм-тэй 50 м-ийн устай ус авч байгаа бас цэцэг боломжтой юм дөрөөнөг. Өөрийнх нь даацсан болохоор 70 кг-ыг даана. Чөлөөт нислэгээр нэг 5000 м төрн алсын зайнаас нэг 7 км-ийн зайнаас өдөртөх боломжтой юм дөрөв. Хайгуулын тусгай зориулалтын дөрөөн өөрөө яг нэг аврах ажиллагаан дээр очих юм бол өөрийг нь эсгээд эндээ бас гэрэлтүүлэг болгоод ашиглах боломжтой. Энэ докноосоо салгаад гар удирдлагаараа явуулах юм бол камер нь 3 км-ийн цаанаас ерөнхийдөө 1 м квадрат байгаа биеийн температурыг ялах дулаан мэдрэгч камертай. Удирдлагаараа нэг 7-аас 15 км удирдах боломжтой 50 минут орчим нислэг үйлдэх боломжтой юм. Өвөлдөө бол нэг цаг агаар нөхцөл байдлаас 30-аас 40 минутын хооронд нислэг үйлдэх боломжтой байна. Могой дуран 20 м-ийн гүний одоо тэр шаны нэг нарийн сууг нөхөдөд хайхуул их боломжтой. Энэ болохоор одоо яг ингээд цэгүүдээ энэ ч хамгийн дулаан хамгийн хүүд ингээд биеийн температур, орчин температур ингээд мэдрээ явууch боломжтой юм байна. Гүний бохир усны гүний хайгуулын дөрөв утсан 100 м-ийн гүнд сэлэх боломжтой. Энэ хэмжтийн багцны XM 5600 гэдэг 6 төрлийн хий хэмждэг. Тэ. Метан, CO2 ингээд хэмждэг юм 6 төрлийн хий хэмжиж болж байгаа. Бүгд амжих герман улсад үйлдвэрлэгдсэн багцнууд байгаа. Тус багцнууд маань бол одоо ТВ хэрэгсэл одоо хавчигдсан нэрвэгсдийг аврах ажиллагаанд эдгээр зориулагдсан. Эдгээр бүгд батарей ажиллагаагаар ажилладаг. Хэлэх болон заслах, хавчих гэсэн зорилготой. Дулаан мэдрэгч энэ дээр камертай нэг мотор юун дээр даралтаа үзэж чинь гаднах хагаар температураа харчин мөн одоо утаатай орчинд ажиллаж байгаа үедээ дараа нөгөө дулаан мэдрэгч шууд хараад явчихна гэсэн үг. Дулаан эсрэгүүцэх хувцас гэдэг 2000 Цельс 2000 градус хүртэл. Өөрөөр хэлбэл одоо нефт болон энэ температур бүхий гал түмэн унтраах үйл ажиллагаанд. Энэ хөдөлгөөн мэдрэгч одоо манай бүх галс нөгч нарт байгаа. Нөгөө утаатай үйл ажиллагаанд унтраах үйл ажиллагаанд галс нөгч нар хоорондоо шууд станцаар холбогдоо явчихна гэсэн чанга. Энэ үзүүлдэ. Энэ станцаа шалгаарай. Ингээд шууд дотор ярьж байгаа шууд яриад тэгээ станц нь холбогдоо явчихна гэсэн.
Ингэснээр одоо албаны бэлтгэл бэлэн байдал хангахын зэрэгцээ одоо аль бүргээ гүйцэтгэх манай албан хаагчдын үүрэг гүйцэтгэх боломж одоо дэвшилж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн хугацаанд аврах тусгай зорилтын техник тоног төхөөрөмжийн хангалтанд 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, гал унтраах аврах ажиллагааны тусгай зорилтын автомашин техник тоног төхөөрөмжийн хангалтыг үе шаттай нэмэгдүүлж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг эрүүл мэндийн булангараа та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт өндөр даралтай төвшил төрөгчийн эмчилгээг хэрхэн хийх, ямар хүмүүс зориулагдсан талаарх мэдээлэл хүрэхээр Шүр Медикал эмнэлгийн эмч хүрэлцэн ирсэн байгаа. Манай эмнэлэгт 2019 оноос хойш доктортой үйл ажиллагаа эрхлээд өндөр даралтай төвчл төрөгчийн эмчилгээг ард иргэдэд үзүүлээд 3 дахь жил рүү орж байна. За 2023 оны 10 сараас 2024 оны 10 сарын хүртэл нийтдээ 70 гаруй албан хаагчдад бид нар өндөр даралтай төвчл төрөгчийн эмчилгээг үзүүлсэн. За эдгээр албан хаагчид нь ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж угаарын хийн хорлогод өртөх, хордох, за үер ослын дараа элдв хадвар төвчнөд тусах, за гал төмөрийн дараа түлэгдэх гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөл бол ажилдаг. За эдгээр тохиолдлуудад өндөр даралтай төвчл төрөгчийн эмчилгээг нэн тэргуунд хийх эмчилгээний заалт бол байдаг. За энэ эмчилгээ нь өөрөө 1.4 атмосферын даралтаас дээш өндөр даралтай орчинд 92%-аас дээш концентрацтай хүчил төрөгчөөр амьсгалснаар хүний цусны CV дэх хүчил төрөгчийн хэмжээ энгийн үеийнхээс 12 дахин нэмэгдэж ирдэг. За энэ нь юу гэсэн үг вэ? Тэгээд юу гэсэн үг вэ гэхээр илүү одоо эд төлжих, за тэгээд эсийн хувьд митохондрийн түвшинд бол илүү энергитэй болох тэр нөхцөлийг бүрдүүлж идэг. За ингээд хүчил төрөгчөөр баялаг цусыг өндөр даралтын нөлөөгөөр захын эргэтэн, за одоо хүчил төрөгч шаардлагатай эд эргэтэн хүргэснээр хүний биеийн өөрийгөө ангаах чадлыг энгийн үеийнхээс 6 дахин нэмээд өгчөж байгаа юм. Тэгээд 40 гаруй нөхцөлийн өвчлөлт үр дүнтэй байна гэдгийг Америк болон Европт төвтэй олон улсын байгууллага бол судлаад, баталгаажуулаад эмнэл зүүн аргачлалтаа өнөөдөр ашиглаад явж байна. Манай эмнэлгийн хувьд угаарын хийн хорлогоос гадна бүх төрлийн хагалгааны дараах шарх сорив, эдгэрэлтийг түрүүсгэх, за цаашлаад хавдрын хийм туяа эмчилгээний дараах эдис эдийн хөндөлтийг сайжруулах, за мөн энэ агаарын бохирдол ихтэй үед хүний уушиг, эрүүл мэндэд дэмжих зорилготой ард иргэдэд бол үйлчлэгээ үзүүлдэг. Нэг гол онцлог нь нас харгалздаггүй. Тэгэхээр аав ээж нар бол нэраа болон бага насны хүүхдүүдэд дагуулад хамтдаа орох боломжтой. Иргэд малчид тээвэрчид та бүхэн цаг агаараа урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч боловсгүй эрхлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.